Сайн зөрг гишүүний хэлээд байгаа зүйл дээр бас тайлбар хийхгүй бол олон нийт буруу ойлголт авах гээд байна л та. Дүүлэн шуугиантай хэрэг ч юм уу тодорхой асуудал дээр цагдаагийн байгууллагаас дуудаж уулзаа тайлбар тодруулга аваад байгаа зүйл байхгүй. За хүний эрхийн дэд хорооны дараагаас сонгогдсоноос хойш 10 сарын 22-наас хойш 3 удаа цагдаагийн албаагчтай уулзсан. Нэг нь болохоор цагдаагийн удирдах ажилтны арга хэмжээнд оролцооч гэдэг урилга авчирч 2 хүн ирсэн. Тэгж өрөөндөө уулзсан. Хоёр дахь нь болохоор хүний эрхийн одоо дэд хороон дээр энэ замын цагдаа зам дээр хүүхдүүдэд осол хэмтлэх хүртэж байна. Ялангуяа гарцан дээр дайруулж мөргөж байна. Энэ талаарх статистик судалгааг алан бичгээр хүсний дагуу өрөөндөө уулзаж цаашлаад Улаанбаатар хотод гарч байгаа 170 гаруй гарцтай, зохицуулттай болон зохицуултгүй гэрлэн тохион дээр хүүхдүүд яаж эрсдэд байгаа, үүнийг бууруулахын тулд ямар арга хэмжээ хийх вэ гэдэг асуудлаар уулзсан. Мөн замын цагдаагийн газар дээр очиж энэ уулзалтуудыг хийгээд одоо дүгнэлт тайлан гарчихсан байж байна. За 3 дугаарт нь болох юм бол сая өнгөрсөн 7 хоногт Сэмүт дээр донтолтын өвчин дотроо энэ захин мөрөгдөд тоглоомноос үүдсэн донтолтыг эмчлэх тухай одоо энэ асуудлаар бид нар энэ 7 хоногт Сэмүтээр очих гээд байж байгаа. Энэ асуудлаар бас цагдаагийн эрхийн газрын холбогдох албан тушаалтантай уулзаж ер нь энэ донтолтын төрөл төвшин ямар байгаа. Яг л энд бол бидэнд статистик нэгдсэн мэдээлэл олдохгүй байсан учраас их сурвалжуудтай уулзсан ийм уулзалт болсон. Түүнээс биш яг одоо ингээд одоо нийгэмд дүүлэн шуугиан болоод байгаа хэргийн асуудлаар тодруулга авах хэрэг бүртгэх мөртөн байцаагч гэдэг юм уу процессын үйл ажиллагаанд нөлөөлөх ямар нэгэн уулзалт хийгээгүй. Эдгээр уулзлуудаа хууль зүйн байнгын орны даргатай одоо тогтмол харилцаж ярилцчихээж бас эн чинь ганцаарчсан биш. Таны хэлж байгаагаар тийм уулзтаржүүлсэн зүйл огт байхгүй. За ийм уулзтууд болсон юм шүү. Тэрийг бас та зөв мэдээлэлтэй байгаасаа гэж хүсэж байна. За яг гоо байнгын хорооны дэд хорооны одоо чатан дээр шилбэл зарим гишүүдийн зүгээс ийм уулзалт хийх үед нэр гэж асуултууд бол байгаа. Тэр дагууд нь шууд зохион байгуулаад дуудаж уулзаад болсон юм. Одоохондоо болоогүй байна. Ямар нэгэн байдлаар хувийн харьцаа гэхээс илүүтэйгээр дандаа алан бичгээр харьцаанууд явж байгаа гэдгийг танд хариуцлагатайгаар хэлье. Хууль зүйн сайдаас нь 2 зүйл тодруулъя. Нэгдүгээрт нь болохоор энэ анх энэ 3 сарын 18-ны өглөө мэдээлэл хийхэд үндэсний ив нэгдэлт одоо халтай гэдэг ийм одоо хуулийн зүйл заалт дурдсан шүү дээ тийм ээ. За энээс хоошоогоо бол одоо таны өнөөдрийн бас дурдж хэлж байгаачлан за одоо хүнийг амиа хорлоход нөлөөсөн ч гэдгийг юм уу. За дээрэс нь одоо захин мөрөгтэй тоглоомтой холбоотой гэдэг ингээ олон асуудлууд ирлээ. Өнөөдрийн байдлаар яг энэ хэрэг дээр хичнээн хуулийн зүйл заалтаар одоо буруутгсан мэдээлэл гарчваа. Яг тэгэхээр нөгөө анханасаа нэг зүйл заалтаар явсан. Тухайлбал одоо тэр хувь хүнтэй холбоотой тодорхой мөнгөнд үнэтэй холбоотой асуудал гэдэг тэр хувь хүнийх нь асуудлыг салгаагүйгээр шууд одоо энэ байгууллага дээр нь ингээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан учраас хойшлуулшгүйгээд ингээд шөнө явуулсан учраас 1 2 дугаар тэр одоо өглөөний 5 цаг хүртэл одоо 1 минутын нэмээд өгье. Эрдэнэ гишүүнд. Тэ байцаасан байцаагаагүй хоёрын хооронд болчлоо. Энд чинь эрүүдэн шүүх хэлбэрийн биш үү эднэргээд яг ийм асуудал дээр иргэд бухимдсан. 2 асуудал байгаа юм л да. Нэг нь болохоор тэр олон янзын цагдаагийн эрхийн газар болон хууль зүйн яамнаас гарч байгаа мэдээлүүд нь олон янзын одоо санкц бүхий ишлэл гарсан байхгүй юу? 5 6 гарцсан баг. Энэ дэр хүмүүс ямар нэгэн байдлаар яллах гээд байгаа юм биш үү гэсэн ийм хардлт үүссэн байгаа. За 2 дугаарт нь хэм бол орон 10 цагаас одоо ажиллагаа эхлээд өглөөний 5 цаг хүртэл ийм болчихсон гэдэг. Тэр өөрөөр хэлбэл нөгөө зүйл заалтууд нь айгүй олон удаа солигдсон учраас хүмүүс их тэнэгэлсэн эргэлцсэн зүйл байгаа даа. 3 дугаарт нь болохоор шууд энийг ямар нэгэн одоо аж ахуйн нэгж компанитай холбоод маргааш нөгөө дөрөөс нь дамжуулаад шууд юм хэвлэлийн PR явцсан шүү дээ. Шууд буруутгагдаад MCS нартай холбоод ингэ явцсан байгаа. Энэ дээр ямар нэгэн с ิจ гтэй зүйл байна гэж иргэд үтсэн байхгүй. Тэгэхээр асуулт нь болохоор нийт хэдэн зүйлчлэл байгаа юм бэ? 2 дугаарт нь та хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд хичнээн хүний эрхийг хангах ямар алхмуудыг За алтан гэрэл сайдын микрофоног өгье. За бас дараа нь цагдаагийн байгууллагын зүгээс нэмээд өгч нэзтэй. Энд юу яаж вэ? Яг нь 2 нөгөө ажлын хэсгийн маань хүмүүс хүрээд ирснийг мэддэгдээ. Нарантай гишүүн хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Ууганбаатар хүний эрхийн үндэсний комиссийн гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга бас нэмж ирсэн байна. За алтан гэрэл сайдын микрофоныг шинээр тооцоод өгчөө. За яг энэ ташаа буруу ойлголт яваад байгаа маа. Энэ олон зүйл ингээд ямар нэг юм наах гээд байна гэдэг. Тэгээ энэ дотор чи нөгөө янз янзын зүйл ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг болон гомдлоор шалгаж байгаа зүйлүүд байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тэр захин мөрөөдөө тоглоом гэж шалгаж байгаа хүн байна.
бусдыг амаа орлохоор шалгаж байгаа хүн байна. Хувь хүний нууц садруулах энэ гэмтэргийн улмаас шалгаж гомдлоо шалгаж байгаа ч гэдэг юм уу. Ингээд 3-4 төрлийн зүйлээр шалгагдж байгаа өөр субъектууд энд яригадаад байгаа. Тэгэхээр ингээд хувраад нэг юмнаас өөр болоод нэг нь өөрчлөгдөд ийн гэдэг ч юм ингээд явж байгаа байхгүй. Тэгэд энэ хооронд энэ ойлголтын зүрх үүсчээд ингээд яваад ийн бол гэж харж байгаа. Ер нь цаашдаа бид нар энэ цагдаагийн байгууллагаас болон би бол одоо яг хамгийн түрүүнд сонсол цагдаагийн байгууллагыг та нар олон нийт мэдээлэл өгөө гэл ингээд цагдаагийн байгууллага мэдээлэл өгөөд ихсэн. Тэгээ энэ болгондоо ингээд мэдээлэл өгж исэн зүйлүүд дотор нь нэмэгдээд энэ өөрчлөгдөд нэгсэн юм байх боловч агуулгаараа үзвэл өнөөдөр ярьсан эдгээр зүйлүүд нь бол бүгдээрээ шалгагдаад явж байгаа гэсэн юм байгаа. Би яагаад жишээлбэл энийг яриад байгаа вэ гэхээр нэгдүгээр прокурорын зөвшөөрлийн хүрээнд ярьлаа, хоёрдугаарт энэ ажиллагаануудаа энэ явж байгаа ажиллагаанууд чинь дандаа прокурорын хяналтанд явагдах хэрэгтэй ажиллагаанууд. Прокуророос энд байгаад ирцэн явж исэн тайлбар өгвөл их сайн байна. Тийм учраас ийм ажиллагаа явагдаж байна гэж хэлээд байгаамаа. Харин дахин байр суурийг илэрхийлээд байгаа юм нь эдгээр зүйлүүд хэвлэн нийтлэх эрхчлөлөө рүү халдаж болохгүй гэдэг дээр зарчмын 100% санал нэг байгаа юм. Ийм учраас цаашдаа энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хууль дээр тусгагдсан сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэсэн энэ зарчмыг дэмжиж өгөөч. Дахиад цаашаага энэ эрүүгийн хян шийдвэрлэх тухай хуульд орж байгаа энэ процессыг илүү нарийн журмалж байгаа хүний эрхийг хангах чиглэлээр орж байгаа өнөөдөр хэлцэх асуудлуудыг дэмжиж өгөөч. Энэ бол засгийн газраас хүний эрхийн чиглэлээр баримталж байгаа бодлого юм аа л гэж хариулах байна. Баярлалаа.